За сайн байцгаана уу хүмүүс ээ. Багш нь өнөөдөр нэг өгүүлбэртэй бодлого тайлбарлая. Та хэд маань бодлогоо маш сайн анхааралтай үзээд бичлэгний төгсгөлд 2 өгүүлбэртэй бодлого оруулсан. Тэр 2 бодлогыг бодоод багштай шалгуулнаа. За өгүүлбэртэй бодлогыг бодохдоо эхлээд өгүүлбэрийг маш сайн уншиж ойлгох хэрэгтэй. 3 тооны нийлбэр 136. 2 дугаар тоо 1-р тооноос 47-оор их. 3 дугаар тоо нь 2 дугаар тооноос 18-аар их. Тоо тус бүрийг олоорой. За дараа нь бодлогоо загварчлах хэрэгтэй. Энэ бодлогоо загварчилж үзье. За 1-р тоог ийм хавтангаар төлөөлүүлье. Тэгвэл 2 дугаар тоо 1-р тооноос 47-оор их гэсэн учраас 47 нэмэгдэнэ. Харин 3 дугаар тоо 2 дугаар тооноос гэсэн учраас энд 18-аар их гэсэн учраас 18 нэмэгдэнэ. За 3 тоо нийлээд 136 байх ёстой. За ингэж загварчилж болно. За дараа нь бодолт хийн. За загвараа сайхан ажиглавал мэдэгдэж байгаа 3 тоог нэмэх боломжтой байна. Тэгэхээр энэ 3-ыг нэмэхэд 112 гарлаа. 136-аас 112 нь мэдэгдэж байгаа. Тэгэхээр 136-аас 112-ыг хасвал 24 үлдэнэ. Энэ 24 нь төлөөлүүлж зурсан 3 хавтан гэсэн үг. Тэгэхээр 24-ийг 3 хавтандаа хуваарлавал нэг хавтан нь 8-тай тэнцүү болж гарлаа. За ингээд нэг хавтангийн тоо мэдэгдсэн учраас бусад тоонуудаа олох боломжтой болж байна. За хамгийн сүүлд бодлогоо шалгах хэрэгтэй. За шалгая. 1-р тоо 8, 2 дугаар тоо 8 дээр 47 нэмээд 55, 3 дугаар тоо 73. За 8 дээр нэмэх нь 55, нэмэх нь 73, тэнцүү 136 гэж таарч байна. За загвараа эргээд нэг харъя. Мэдэгдэж байгаа 3 тоогоо нэмсэн. За гарсан хариуг 136-аас хасаад 24 үлдсэн. Энэ 24 маань 3 хавтан гэсэн үг. Тэгэхээр нэг хавтанд хэд ногдохыг олохдоо 24-ийг 3 хавтандаа хуваасан. Ингээд 8 болсон. За одоо өөртөө бие дааж энэ 2 бодлогыг бодно. Яг энэ өмнөх өгүүлбэртэй бодлоготой яг адилхан. За харин 330, 331 бол телевизийн хичээлийн даалгавар байгаа. Номгүй хүүхдүүд эндээс хараад даалгавраа хийгээрэй. За энэ 4 бодлогыг бодоод багш руугаа зургийн дараад чатаар эсвэл комментоор үлдээж шалгуулаарай. Амжилт хүсье.